Говийн бүсийн цөлжилт ба нүүдэлчдийн улаан шугам. Дэлхийн хамгийн эмзэг хуурай бүс нутгуудын нэг бол Монголын говь билээ. Монголын говьд усны нөөц хомс, хур дундас баг, уур амьсгалын эрсдэс нөхцөлтэй бөгөөд бэлчээрийн экосистем маш эмзэг төдийгүй байгаль өөрөө нөхөн сэргэх хугацаа урт байдаг. Говийн цөл нутагт төрж өссөн, үеийн үед амьдарч ирсэн хүн, мал, амьтан тэдний ирээдүйч мөн эндээ байсааргүй. Тэд говийнхаа байгаль ус бэлчээрийг мэддэг, цөлийн хатуу нөхцөл дасан зогсож, түүнийгээ даван туулах өөрсдийн мэдлэг арга ухаан шийдэлтэй. Тиймээс говийн ирээдүйн шийдэл нь говьд амьдарч буй хүмүүсийн мэдлэг оролцооноос эхлэх ёстой юм. Гэвч өнөөдөр говь нутагт уур амьсгалын өөрчлөлт, ган зудын зэрэгцээ, уул уурхай, газрын тосны олборлолт, зам тээвэр, ус ашиглалт болон газрын зохисгүй ашиглалтын дарамт улам нэмэгдэж байна. Энэхүү зураглалын судалгаагаар говийн бүсийн 4 аймаг буюу Өмнө говь, Дорн говь, Дунд говь, Говь Цэмбэр аймагуд дах ашигт малтмлын хайгуул, ашиглалтын цуцгаан шөшөөрөл, газрын тосны талбай, тэдгээртэй давцаж буй малчтын, өвөлжөө хаваржаа, ходог усны их усүр, ургамлын бүрхөвч болон цөлжтийн мэдээллийг нэг орон зайн зураглалд харуулж байна. Өвөлжөө хаваржаа ба уул уурхай. Газрыг доройтуулж буй уул уурхайн салбарын нөлөөлөл нь зөвхөн тусгай зөвшөөрлийн хилээр хязгаарлагддаггүй. Тухайн бүс нутагдах малчтын амьдрах орон зайд нөлөөлж байдаг. Тухайлбал говийн 4 аймагт ашиглалтын 493 талбайд 571, хайгуулын 246 талбайд 727 өвөлжөө хаваржаа давхцаж байна. Гэхдээ энэ нь зөвхөн лицензийн талбайтай шууд давхцсан эрхийн гэрчлэгээтэй өвөлжөө хаваржааны тоо юм. Уурхайн бодит нөлөө үүгээр дуусахгүй. Зам тээвэр, цахилгаан, усан хангамж, баяжуулах үйлдвэр зэрэг дэд үзэс бэлчээрийг хувааж, нүүдлийн замыг тасалж, усны хүртээмжийг хязгаарлан газрын доройтлыг нэмэгдүүлдэг. Тиймээс нөхөн сэргээлтийг зөвхөн уурхайн усан талбайгаар хязгаарлаж болохгүй. Уурхайн нөлөөлөл хүрсэн нийт газар нутаг, бэлчээр, ус, нүүдлийн зам болон малчтын эрхийг хамттан авч үзэх ёстой билээ. Ус ба цөлжилт. Говь өөрөө цөл. Өнөөдөр зөвхөн бэлчээрийн даас хэтэрсэн тухай ярих биш. Говийн усны даасад хэн хэрэг дарамт үзүүлж байгааг асуух цаг болжээ. Ялангуяа гүний усны нөөц хязгаарлагдмал говьд уул уурхайн үйлдвэрлэл, газрын тос болон тэдгээрийг дагсан дэд үтсийн усны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр усны нөөцөд үзүүлэх дарамт нэмэгдэж, бэлчээрийн экосистем, газрын хураашилт, цөлжилтийн эрсдлийг улам гүнзгийрүүлэх нөхцөл бүрдэж байна. Энэ зурагт уул уурхай, газрын тосны талбайтай давцаж буй малчтын худаг, усны их усүрийг харуулж байна. Энэ бол зүгээр нэг газрын зураг дээрх давхцал биш. Энэ бол говийн усны төлөө хөрсөлдөөн, цаашлаад малчтын амьдралын орон зайд үүсэж буй бодит эрсдэл юм а. Тиймээс ус, бэлчээр, уул уурхай, цөлжилт, малчтын амжиргаа, нүүдлийн эрхийг хамттан авч үзсэн салбар дундын шинжлэх ухаанд суурилсан хүний эрхийг хамгаалсан бодлого шаардлагатай байна. Бэлчээрийн экосистем ба газрын доройтол. Говьд ургамлын бүрхөвч нь бэлчээрийн амьдралын үндэс экосистемийн эрүүл мэндийн хамгийн тод дохио юм. Шимт ургамал үгүй болж ургамлын бүрхөвч сэргэж эхэлсэн газар бол аль хэдийн цөлжилтийн улаан гэрэл ассан газар гэсэн үг. Тиймээс цөлжилт газрын доройтол өндөр, усны нөөц хязгаарлагдмал бүсэд эдийн засгийн аливаа төслийг зөвхөн хөрөнгө оруулалт, ажлын байр, орлогын хэмжээгээр үнэлж болохгүй. Тухайн газар нутаг экологийн хувьд төслийг даах чадвартай хэсэг нь хамгийн түрүүнд тавигдах шалгуур байх ёстой. Усгүй доройтсон говьд усны хязгаарлагдмал нөөцийг шавхах төсөл хэрэгжүүлэх шийдвэр гаргаж хаад түүнийг хөгжил гэж нэрлэж болохгүй юм. Байгаль, ус, бэлчээр, хүний амьдрах орчны даацыг давсан төсөл бол хөгжил биш, ирээдүгөөсөө зээлж буй хэрэглээ юм. Говьд ямар төсөл хэрэгжүүлэх вэ гэдгээс өмнө энэ газар нутаг экосистем ямар даацтай вэ гэж асуух цаг болжээ. Цөлжилт. Монгол улсын хэмжээнд хүчтэй болон нэн хүчтэй доройтлын ангилалд хамрагдах талбайн нийлбэр 2010 онд 16.6% байсан бол 2020 онд 23.3% хүрсэн байна. Энэ хандлага говийн бүсэд онцгой анхаарал татаж буй юм. Говийн бүсийн 4 аймгийн нийт нутаг дэвсгэрийн 0.3% л цөлжилт илрээгүй. Бусад хэсгүүдэд цөлжилт сул, дунд зэрэг хүчтэй болон нэн хүчтэй гэсэн байдлаар илэрч байна. Доктортой бэлчээрийн төлөөх нүүдэлчдийн улаан шугам. Бид ямар хөгжлийг хүсэж байна вэ?
Та бүхэнд харуулсан 4 газрын зурагт уул уурхай, малчтын үйлжээ хаварчаа, усны их үүсвэр, бэлчээрийн ургамлын бүрхөвж болон цөлжилтийн үйл явц хоорондоо хэрхэн огтлцож байгааг харууллаа. Энэ бол нэг газар нутагт зэрэгцсэн оршиж буй 2 өөр хөгжлийн тогтолцооны бодит зураг юм. Монгол улс мал аж ахуй болон уул уурхайн салбарын хөгжлийг нэг нутаг дэвсгэр дээр уялдуулах шаардлагатай байна. Ялангуяа говийн бүсийн бэлчээр, ус, экологийн дац хязгаартай. Тиймээс эдгээр хязгаарыг давсан аливаа үйл ажиллагаа нь зөвхөн байгальд ус, малчтын амьдрал, амжиргаа, нүүдэллэх хэрэгэд эрсдэл учруулна. Иймээс говийн бүс дэх уул уурхай болон бусад хөгжлийн төслийн нөлөөлөлд өртөж буй малчтын зүгээс доктортой бэлчээрийн төлөөх нүүдэлчдийн улаан шугамыг санаашилсан юм. Энэ бол уул уурхайн хөгжлийн эсрэг санаачлах биш, харин хөгжил хаана хуржуулах, хаана зогсох ёстойг тогтоох зарчим билээ. Нүүдэлчдийн улаан шугамын ард бэлчээрийн экосистемийн бүрэн бүтэн байдал, усны их усүрийн хамгаалал, өвөлжөө хаваржаа болон улирлын бэлчээрийн хамгаалал, нүүдлийн зам, нүүдлэх эрх, экологийн даацад нийцсэн газар ашиглалт, малчтын шийдвэр гаргалтад бодиттой утга учиртай оролцоо, байгаль орчин, нийгэм, соёлын нөлөөлөг зохицоор нь үнэлэх зэрэг зарчим оршино. Эдгээр улаан шугам давсан тохиолдолд хөгжлийн төслийг зөвшөөрөх бус, дахин үнэлэх, түтгэлзүүлэх, хэрв шаардлагатай бол зогсоох ёстой юм. Бид COP17-д оролцогч талуудад дараах шийдлийг санал болгож байна. 1. Бэлчээр, ус, нүүдлийн амьд орон зай болон малчтын амьдралын орон зайг хамгаалах, экологийн болон нийгмийн хамгаалтын бүсийг тодорхой болгох. 2. Төслийн нөлөөлөг зөвхөн уурхайн лицензийн талбайгаар ус, зам, төмөр зам, цахилгаан, усан хангамж болон бусад дэд үтсийг багтаасан нийт нөлөөллийн бүсээр үнэлэх. 3. Усны нөөц бэлчээрийн даас болон экосистемийн нөхөн сэргийгч чадварыг давсан төслийг зөвшөөрөхгүй байх. Хэрэгжиж буй төслийг дахин үнэлж, шаардлагатай тохиолдолд түтгэлзүүлэх, зогсоох эрх зүйн механизм бий болгох. 4. Газрын нөхөн сэргээлтийг зөвхөн олборлсон талбайгаар хязгаарлахгүй, уурхайн нийт нөлөөлийн бүсийн бэлчээр, ус, нүүдлийн зам, экосистемийг хамруулан хийх. 5. Эдгээр шийдвэрийг малчтын оролцоогүйгээр гаргахгүй байх. Тэднийг зөвхөн төслийн нөлөөллийг хүлээн авахч бус, газар нутгийнхаа ирээдүйн талаар шийдвэр гаргах эрх бүхий оролцогч тал гэж хүлээн зөвшөөрөх. 6. Газрын нөхөн сэргээлт, усны хамгаалал, бэлчээрийн сэргээн засварлалтад малчтын уламжлалт мэдлэг, оролцоог бодитоор ашиглаж, өрөөгөөжийг тэдэнтэй шударгаар хуваалцах. Энэ нь зөвхөн өнөөдрийн малчтыг хамгаалах тухай асуудал биш юм. Энэ бол тал нутгаа хамгаалах, газрын дороотлыг бууруулах, ирээдүйд энэ газар нутагт хүн амьдрах, мал аж ахуй эрхлэх, нүүдлийн соёлоо хадгаж үлдэх боломжийг хамгаалах тухай ойлголт билээ. Энэхүү видеог Европын холбооны хамтарсан санхүүжилтээр бүтээсэн бөгөөд агуулга нь зөвхөн зохиогчийн үзэл бодлыг илэрхийлж байгаа. Европын холбооны байр суурийг илэрхийлэхгүй болно.